Сайн байцгаана уу? Намайг Томсон Нараа гэдэг би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын хөтөч гэсэн утгатай. За өнөөдөр би та нартай миний 2019 оны life coach сургуульд элсэн оролцохын тулд ямар шаардлага хангах талаар хэлж байна. За энэ 2019 оны life coach сургалтанд оролцохын тулд та 4 шаардлага хангасан байх хэрэгтэй. Эдгээр шаардлагуудыг товчхон танилцуулаад явчихъя. За нэгдүгээр шаардлага бол танд амьдралын туршлага байх хэрэгтэй. Энэ амьдралын туршлага байж болно, ажлын туршлага байж болно, сургуульд сурч байсан туршлага байж болно, хүүхэд хүмүүжүүлсэн туршлага байж болно. Тэгээ золгүй, азгүй одоо хэцүү, хагцал, зовлон туусан туршлага байж болно. Эсвэл бол тарган байж байгаа турсан туршлага байж болно. Эрүүл хоол хүнс хэрэглэхгүй байж байгаад эрүүл хоол хүнс хэрэглэж сурсан туршлага байж болно. Тэгэхээр янз бүрийн туршлага таны одоо даван туусан зовлон, тийм ээ, хагцал эдгээр зүйлүүд танд туршлага өгдөг юм аа. Тийм учраас та ямар ч байсан амьдралдаа наснаа шалтгааллахгүйгээр ямар нэгэн туршлагатай байх хэрэгтэй. Мөн энэ талаараа бусдад чөлөөтөө ярьж тайлбарлаж тэднийг одоо уриалах, тэднийг өөрийнхөө туршлагаар дамжуулан эмчлэх, эсвэл тэдэнд дараагийн шатаа ороход туслах, эсвэл хүсэл мөрөөдлөө биелүүлэх, тийм ээ, эсвэл тэр тавьсан зорилго тэмүүлэлтэд хүрэхэд туслах хүч тийм туршлагатай байх хэрэгтэй. Мөн талаараа чөлөөтэй ярьдаг тийм одоо нээлттэй туршлагаа хуваалцдаг тийм байх хэрэгтэй. Энэ бол маш том чадвар буюу байх ёстой, одоо life coach-д байх ёстой ийм одоо авьяас чадвар байгаамаа. За надад заримдаа хүмүүс ирчээд амьдралын туршлагатай байхын тулд би одоо 60 гарсан, 70 гарсан эмэгтэй байх хэрэгтэй гэж хэлдэг. Яг үнэ хэлэхэд үгүй л дээ. Тийм ээ, өсвөр насны хүүхэд хүртэл тийм ээ хэцүү зовлон зүдгүүр ээж өөрийнхөө салалт тийм ээ одоо нэг газараас нөгөө газар нүүсэн ч гэдэг юм уу олон зүйлийн тохиолдлыг даван туулсан амьдралын туршлага байж болох юм л да. Тэм чи энийг ч гэсэн ашиглаж болно. За хоёрдугаарх нь бол танд зүүн совин байх хэрэгтэй. За зүүн совин гэдэг маань тийм ээ одоо бусдын мэдрэмжүүдийг мэдрэх. Яг бол бид нар дээр ирж тусламж авах гэж байгаа хүмүүс бол яг өөрсдөд нь юу хэрэгтэйг заримдаа мэдэж чаддаггүй. Мөн асуух асуултаа зөв тодорхойлж чаддаггүй учраас бид одоо тэр хүмүүсээсээ бид нар дээр ирж байгаа үйлчлэгч нараасаа тодорхой асуулт, зөв асуулт асууж яг тэдний зовлон, зүдгүүр тэр туулах ёстой, давах ёстой тэр асуудлуудыг нь тодорхойлоход бидэнд одоо тэр зүүн совин хэрэгтэй байдаг юм аа. Тийм учраас та маш зүүн совинтой хүн байх хэрэгтэй. Мөн тэрхүү мэдрэмжэндээ итгэж тэрхүү мэдрэмжээ дагдаг тийм ур чадвартай байх хэрэгтэй. За 3 дугаар шаардлага бол хүмүүсийг сайн сонсч чаддаг хүн байх хэрэгтэй. Ийм чадвартай байх хэрэгтэй. За хүн болгон тийм ээ сайхан ярьж чадна. Хүн болгон амны фигуртай байж чадна, тийм үү? Тэгэхээр life coach гэдэг маань уран илтгэгч гэсэн үг ерөөсөө биш. Уран илтгэгч гэдэг нь зүгээр илтгэл тавьдаг, эсвэл сургуулийн одоо профессор тийм ээ багш нар байж болох юм. Life coach гэдэг маань эмэгтэйчүүдэд тийм ээ өөрийнх нь асуудлыг шийдвэрлэх, зорилго тэмүүлэлтэнд хүрэхэд тусалдаг учраас тэдгээр эмэгтэйчүүдээ маш сайн сонсч сурах хэрэгтэй. Тэд нар юу хэлээд байгаа вэ? Тэдний body language тийм ээ тэд нар ам хэлээрээ биш юмаа гэхэд гаднах төрх байдлаараа нүднийхээ харцаар биднэрт юу гэж хэлэх гээд байгаа вэ? Ямар өвчин зовлон тэр хүмүүсүүдэд байгаа вэ? Ямар сэтгэлийн тийм ээ зовлон тэр эмэгтэйчүүд унсан байгаа вэ? Энэ бүхнийг бид нар мэдхийн тулд, ойлгохын тулд хүмүүсийг маш сайн сонсч сурах хэрэгтэй. Ярихаасаа илүү сонсцог тийм чадвартай байх хэрэгтэй. Тийм учраас энэ сонсох чадвар бол маш чухал life coach байхын тулд. За 4-р шаардлага бол өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За өөртөө итгэлтэй байна гэдэг нь их зантай байна гэсэн ердөөсөж биш. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрийнх нь ур чадвар, авьяас, хүмүүс тусалж чадна гэсэн тэр мэрэгжлийн ур чадвартай итгэлтэй байхыг ярьж байна. Хэрвээ биднэрт хүмүүс ирээд бидэн дээр ирээд life coach дээр ирээд эмэгтэйчүүд ирээд өөрсдийнхөө асуудлуудыг шийдвэрлэх сонирхолтой бол тийм ээ биднээс зөвлөгөө авахыг хүсэж байгаа бол тэд нар бидний өөрсдийн ур чадвар, мэрэгжлийнхаа төвшөнд итгэлтэй байгааг мэдрэх хэрэгтэй. Тийм учраас энэ туршлага бол энэ шаардлага бол заавчгүй хангагдсан байх хэрэгтэй. Гэхдээ 2019 оны одоо миний life coaching сургуульд оролцсон суралцахдаа та энэхүү тийм ээ хамгийн сүүлийн 4 дахь шаардлага болох өөртөө итгэх итгэл тийм ээ өөрийнхөө ур чадвар, мэрэгжлийн ур чадвар, мэрэгжлийн авьяас бусдад тусалж чадна гэсэн тэрхүү одоо мэдрэмжээндээ итгэлтэй байхыг сурч чадна. Тийм учраас юуны төрөнд эхний 3 шаардлагыг заавчгүй хангасан байж
одоо би таныг эсэлтэндээ авнаа. Тийм ч учраас энэ коучинг сургалт маань одоо сонгон шалгаруулалттай байгаа. Тэрнээс биш дуртай хүн болгоныг би ерөөсөө авахгүй. Яг бол лайф коуч байна гэдэг нь мэрэгжлийн ажил. Энэ бол маш ур чадвартай хийдэг ажил. Тийм учраас одоо эхний 3 шаардлагуудыг заавчгүй хангасан байх хэрэгтэй. А 4-р шаардлага байгаа бол сайн байна. Байхгүй бол зүгээр. Яг бол энэ 4-р чадварыг тэгээ өөртөө итгэх, өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө мэрэгжлийн төвшөнд итгэх чадварыг бол бид нар хөгжүүлж чаддаг юм аа. Энэ 2019 онд миний сургалтын дээр энэхүү чадварыг хөгжүүлж одоо өөртөө авч болох юм аа. Тийм учраас хэрвээ танд 4-р шаардлага дутагдж байгаа бол битгий санаа зов. Тэрийг бас сурч болно. За хэрвээ эдгээр 4 шаардлагуудыг сонсоод эхний 3 шаардлагуудыг та хангасан байгаа бол надад хандна уу? Би танаас хэд хэдэн асуулт асууж байгаад бас өөрийн хувийн ярилцлага авч байгаад сургалтандаа одоо авнаа. Хэрвээ надад өөр асуулт байгаа бол бас надад хандаж болно. Надад мессенжерээр бичиж болно. За дараагийн одоо уулзалт хүртэл баяртай.